Сайн байцгаана уу? Энэ одоо миний 3 дахь бичлэг. Би сая бичлэг хийх гээд 2 бичлэг хийгээд бүтлгүүтлээ. Эцний мемори дүүрсэнлэг ингэсэн тэгсэн гэл сая уцаа баахан юу л жуулж бас нэг балан юм бичлэг хийх юм бас нэг том садаа утасны мемори гэдэг. Мандаал тэгэл уцаа юу агаал идэв суллал тэгэл янз янзын эрэхтэй хэрэггүй бичлгүүдээ бүгдийг нь хаяал тэгжил нэг бичлэг хийдийн заримдаа тэгэл ингээл одоо чинь надад 16 минутын л зай байна. Газ тэгэл дэнэ гэж ярахаас за тэгээ бит гураар ер нь зин юмгүй бид таваар хоёр мөр бит гурав бүдрээ сайн байгаа хийдэг юмнуудыг хийгээд хоёр хөвгтчээлтэй аваад хүчмийн хичээлүүд, бүжгийн хичээлүүдтэй бүгдээрэнд нь явдаг. Охин энэ жилээс бүжгийн хичээл төлдрөөр хоёрд яваад хүү болохоор ганцхан юунд гитарт явж байгаа. Тэгээд угаас нэг спортод явуулах хэрэгтэй л байгаад байгаа. За тэгэл миний хувьд бол ажиллаа хийгээл өглөөгөр нь хотелийн ажил эсвэл айлын ажиллаа хийгээд өдрөө болохоор сормосны ажил сормосаа өдрөө орой хийчин тэгээд дасгалуудаа бас 7 хоногийн 3 юм 4 өдөр хийчихэж байгаа. 2 цагаар хийдэг. Гэх мэтчлэн үргэлжийн байнгын завгүй тэгэл хоолунд дэлгүүр оршоо гэл ээж нарын ажил уусаа барагдахгүй штэ. Тэгээд тэр хിവэрэ тэгэл хүч хараагаал явж байна. За тэгээд сүүлийн үед өрн өөртөө хэрэгтэй гэсэн юмнуудээ л дадлуулах, хэрэгтэй гэсэн юмнуудээ л цаг гаргая гэсэн зорилготой байгаа. Тэгэл хэрэгтэй юмнуудээ цагаа гаргаад хэрэгтэй гэсэн юмнуудаа дадлуулах гээд хичээж байгаа. Тэгээд янз янзын хэрэггүй цаг үрсэн янз янзын юмнуудад жишээ нь одоо Instagram, Facebook-ийг нэг уухгүй байхыг Instagram, Facebook-ийн янз янзын комментэнд одоо хариу мариу бичээл тэгээд байх цаг зав ер нь байхгүй байгаа. Тэгэл хамгийн миний сайн ярагц үзүүлж байгаа юм зүрх дарах. Тэгээд зүрх дарж байна гэдэг л хамгийн том цаг зав гаргаж байгаа гэсэн үг. Тэгэл айгүй хөргөн мэдчилгээнүүд, өдрийн мэдчилгээнүүд тэгэл гоё зургнуудын доор гоё комментүүд хөргөн юмнууд ирэхээр бүгдийн зүрх дараал өнгөрдөг. Тэгээд айгүйх баярлдаг шүү. Тэгээд зүрх гэдэг нь миний хувьд том хариу байгаа шүү. Хариу гэд одоо ярагц үзүүлж байгаа гэсэн үг шүү гэд. Тийм тэр мөрчлэн тэгэл Instagram, Facebook мөгөд брэнд цаг өрөхгүй шиг өөртөө яг хэрэгтэй амьдралд хэрэгтэй одоо жишээ нь номер 1 миний эрүүл мэнд эрч хүч тэгэл хоёрд өөрөө эрүүл эрч хүчтэй ээж хавьхдуудыг хайрлаж халамжилж чадна. Тэгээ хоёр хүүхдүүдийн эрүүл мэнд хооллолт тэгэл хоёр амтндаа бас хооллонд гэл өрөндөө амтнд хийж яах гэдэг чинь амар том хариуцлага тэдрийг өвдүүлчихгүй шиг хавдуулчихгүй шиг өсөжчихгүй шиг цаг тухайд нь хоол ундын нүгэл тэгэл амт гэдэг чинь зөндөө л олон уран юунууд тэгэл вакцин гэл хийх зарлага мөнгө амар их гард юм билээ. Нэр өнөөдөр би нэг юм үсэн юм болгоцсон амьдралдаа худаа химийлгмээр санагдадсан. Тэгээ хийлгэж үзмээр санагдадсан. Тэгээд хийлгээд үзсэн. Тэгээд өнөөдөр химийлгээд үсээ будуулаад тайруулаад тэгээд зогсон ч бай зохиогүй ч одоо тэгээ банданд тас ийм үстэй нэг 6 сар яванда. За тэгээд тийм байна. Тэгээд ер нь надаас айгүй хүмүүсийн асуудаг юмнуудын нэг бол яагаад найз залуутай олохгүй байна? Найз залуутай олсон уу? Тэгээд эзэн найз залуутай олох гэж байна гэж бис амар их ярьсан юм. Амар их асуудаг. Тэгээд харин тийм ээ найз залуутай одоо би чинь ингээл 8 жил гэдэг чинь ер нь тийм баг хугацаа шүү дээ. Тэгэл хайрын сайхан залуу нас маань ингээд ганц би өнгөрөөд байна гэд зарим үедээ боддtiin. Гэхдээ дэж амар харамсч онцдгүй маа. Яа тэгвэл миний хувьд бол цаг хугацаа амар хурдан өнгөрсөн. Дээрэс нь эхний ээлжинд бол угаасаа хүүхдүүдээ бодоод охин хүүхдтэй тэгээд хүүхдүүд жоохон байсан болохоор уурсаа найз залуутай олъё гэж боддггүй байсан. Тэгээд сүүлийн 1-2 жил одоо ер нь бол найз залуутай болъё даа гэд ер нь бодож ихэрсэн. Гэхдээ тэгээд нэг тийм амар хичээхгүй байгаа. Тэгээ энэ жилээс бол жоохон хижинэ гэж бодож байгаа. Тэгвэл нэрэл хэвээр нэрээ залуу нас минь ганц би явсараад тусгаад байна. Тэгээд өөр ихний ээлжинд тэгээд хүүхдүүдээ бодоод өөрийгөө бодоод өөрөө жоохон боловсрч ээж өөрөө жоохон өөрийгөө таньж мэдчихээж дараа нь найзлуудаа олъё дараа нь хүнтэй суу яхаад алдмааргүй байна. Тэгээд дахиад янз янзын хүн буруу зүрх хүнтэй суучих бай. Ер нь тэгэл яг л суух хүнтэйгээ
найзлын суух хүнтэйгээ л учрыг гэсэн бодолтой илүү дутуу янз янзын хүмүүстэй найзалж болоод ч юм уу тэгээд ах юу байгаагүй яг болцоонд дүрмэрсээр явна. Гэхдээ яг тийм амар таалагдсан юм бол ерөөсөө байгаагүй. Тэгээд өдөө болт тэгээд явж байна да. Тэгэл тасгалаа гээл хүмүүс аяг ихтэйч асуудیں۔ Хүсээ тэгээд чи ер нь өөрөө голоод нэрэл одоо уусаа миний тохирох одоо миний яг хүсэлт одоо миний мөрөөдлийн самбардаа бичсэн одоо дэвтэр дээрээ бичсэн тэр сайхан залуу бол гарч ирээгүй байна. Гарч ирнэ гэж найдаж байна. Тэгээд гарч ирэхээр яг ийм залуу мөрөөж исэн юм аа гэдэг ингээд харуулад гоё бичнэ. За хэлнэ. За одоохондоо хэлэхгүй нөөцгөө. Тэгээд яг хүсэж байгаа тэр залуу минь гарч ирээг байгаа. Тэгээ нэг хүмүүсийн аяг хэлдэг ярьдаг юм. Чи ястан нэрэ голоод болохгүй байгаа илгүй гэл тэгэл одоо чиний дээл сонирхлын залуучууд чинь тэгээд тэр фитнес фитнес дээр чинь байдгүй юм уу? Фитнес фитнес дээр чинь гой сайхан залуучууд байдаг үстэй гэл тэгдэг байхгүй. Тэгэхээр байдгүй маа. Фитнес фитнес дээр уусаа тэгж амтан хүмүүс нэг нэгээ хараад нэг нэгээ хайгаал явж идэг тийм цаг завтай хүмүүс байдгүй. Бүгдээрээ л яг юм гоё турах зоригтой эсвэл ингээл гоё биетэй болох гоё эрүүл эрчүүчтэй байх ч юм уу тийм зорилгоор бүгдээрээ дасгал хийдэг хүмүүс байдаг болохоор яг тэр зорилгондоо анхаарсан. Тэгээд тийм хүмүүс л хөвчлэн байж байгаа. Тэгэхээр тэнд угаасаа хүн хайгаал тэнднээс хүнтэй танилцаал сууж яадаг тийм цаг завтай хүмүүс байдгүй. Тэр тусмаа тэгээ би фитнес дээр уурсан ямар нэг үүндээ ярилцаа сууж муух тийм хүсэл байдгүй. Чихвтэй сайхан зүгчлийн хүмүүс янз янз юм асуух гал ирэхээр шууд сонсоогүй өдөөсөн шууд ахи би хоёр хийнэ одоо нөгөө машиныг асууж яах гэсэн бодолтой шууд буцаал тэгэл хариулцдаг. Тэгэхээр зарим хүмүүс нь өөр мөрөө асуух гэж ирсэн хүмүүс хөрхө бантаал яваад өгчдөг. Тэр мэтлэн фитнес мэдс дээр ол илүү дутуу юмд цаг зарцуулах, цаг зав гаргахад юу байдгүй. Хитгэн 2 цаг би өрөндөө 2 цаг идэг 7 хоногийн 3 юм уу 4 өдөр 2 цагаар идэг. Тэгэл тэр үед чи яг л газ тасгалаа сайхан гоё яг энэ тавтуудтай гоё хийгээд гарах юмсан гэд тэгэл тэр нь тасгалдаа илүү фокуслаад тэгээ тасгалаа илүү гоё чанартай хийчихэд гарахыг хичээдгээ. Тэгэхээр тийм юм асуудаг хүмүүст тэнд тийм залуучууд байдаг юм аа. Дээрэс нь би ч нэг навсаасан хөлс амаа гаргасан юм уу тэнд ч бас нэг навсаасан хөлс хүмүүсээ гожулсан хүмүүс байж идэг. Тэгээд миний хувьд бас нөгөө орой морой гарч урах зав байхгүй болохоор хаанаа чинтэйгээс танилцах уу ямар сандаа яг уу сүүлийн тэр 1-2 жил яг уу тийм апп-бууд танилцах юунуудад орж исэн. Аппликейшнууд бол байсан. Тэгэхээр тэрэнд хөвчлэн юм үнгүй апп-бууд дандаа л нэг нөгөө өдрийн юмнууд хайсан. Тэгээд нэг 6 цангал хайсан хүмүүс хөвчлэн байд юм байлээ. Нэр тагнда таруулаад хурд ярих галаа гэж чинь. Одоо надаа 7 минут байна. За тэгээд апп дөрөв тийм хүнгүй апп-бууд тийм хүмүүсэд илээ. Тэгээд би сүүлийн 1-2 жил одоо 1 жил мэл одоо энэ жил бол жинхэнэ хичээгээд найзлуутай олно. Тэгэхгүй бол үнэхээр нэрээ ганцаараа авсараа залуунаас минь туслаа гэж бодолтойгаа. Дээрээс нь хүүхдүүд аягүй хөрхөн одоо томроо довоо олж जैन юм ойлгохоор болж जैन юм ямар нэг асуудал гарсан ч надад ингээд хэлээд ойлгохоор болж जैन. Би тэгээд уусаа найзлуу бол одоо ханасаа хэлэн одоо найзлан болвол тэгэл уучлаарай би өөрөөсөө хүүхдүүдийнхээ үгэнд хамгийн дөрөнд итгэн хүүхдүүдтэй хамгийн хайртай. Тийм болохоор чи одоо миний хүүхдүүд таалагдчих чадахгүй. Миний хүүхдүүд одоо чамаас салах гэж ямар нэгэн худлаа юм яриад одоо тиймэрхүү тохиолдолд би одоо тэгэх юм бол хүүхдүүдтэй л итгэн хэрвээ худлаа ямар нэгэн юм зараач тийм ер нь зүгээр л шууд тиймэрхүү юм хэлнэ гэж боддог. Тэгэхээр үнэхээр надтай амьдрын хайртай дуртай бэмрэгаа зөвл хамгийн түрүүнд хүүхдүүд минь таалагдах хэрэгтэй. Тэгэл хүүхдүүд минь яа нэг өөрөө хүүхчийг хайрлаж чадах тийм. Тэгээ би ерөөсөө уусаа хүүхдүүдтэй суна гэж бодож байгаа. Тэгэх юм бол хүүхдүүд хүмүүс чинь хүүхдүүдийг ойлгоно. Тэгээ яаж харьцгаа мэднэ. Хүүхдүүдийг яаж хайрлахаа мэднэ. Тэгэхгүй хүмүүс хүүхдийг яаж хайрлах, хүүхдүүдийг яаж анхаарал тавих вэ? Ядаж л би одоо ингээл хүүхдүүдтэй цаг зав гаргаад явахаар чи намайг таасангүй хүүхдүүдтэй англиад хэлээ гэд шилж оноод байхгүй шүү дээ. Тиймэрхүү үднээс би уран хүнтэй суuna гэсэн бодолтой байгаа. Тэгээд одоо бол цаг завтайгаа дээр амар гоё одоо ингээл шаналал яа би та хамаг залуунаас ганцхан мөнгөлөөчлөө гэж яраа шаналал зовоод яадаггүй. Тэгээд энэ за сайхан цаг хугацаа надад байж байгаа юм
өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө олох, өөртөө цаг зав гаргах, хүүхдүүдтэй цаг зав гаргах ийм сайхан цаг хугацаагаа гоё энэ enjoy-даад гоё мэдрээд зүгтдээ өнгөрөхийг хичээдэг. Тэгээд тийм болохоор ч тэр одоо ингээд хүүхдүүдтэйгээ аль болох гоё гадуур явах, тэгэл янз янзын цаг гоё өнгөрөх дуртай. Тэгээд тийм одооноос л би бас хүүхдүүд ээж нь жоо найз залгамлуудтай болох юм бол цаг зав муутай олон, дээрээс нь хоёр том болохоор ээжтэйгээ цаг зав өнгөрүүлэхдээ муу олон, найзуудтайгаа гарч ороод ээжтэй цаг зав гаргаж чадахгүй олон. Тийм болохоор яг энэ үедээ ингээд гоё гурлаа гарч орж байгаа. Одоо нөгөөний хүмүүг том болж байгаа болохоор 14 хүрэх гэж байгаа. 2 сард. Тэгээд тийм болохоор ингээл юу гарч орох дурггүй юм л ол гэртээ аж ингээд гэдэг болсон. Тэгэхээр хилтэй минь хүү дандаа ингээд би одоо ингээд гоё иймэрхүү байгаа дээр ингээд цуг ээжтэй одоо хоёр том болцохоор чинь юу аа би юм байхад нь ингээд цуг гарч ямаар орж ямаар цаг өнгөрөөж юмаар байна. Ээж нь дандаа ингээд чадахгүй завгүй дээр ингээд ажил турлаа гэж завгүй гоё цаг цавтай байгаа үед ингээд хоёртой гоё цаг өнгөрөхийг хүсэж байна гэж мэгэл гоё айлгуулаа яриад айлгуулах гоё бассейнд орох, кино үзэх, тэгэл янз янзын гоё юм үзэх. Одоо хамгийн сүүл тэр Шарм музей үзсэн гоё байсан. Брюсселд одоо 27-ны дараа бас нэг амар хөөрхөн плант юу лээ. Том жижиггүй хүмүүст амар гоё сонирхолтой амар хөөрхөн юм бэлээ. Интернетээр олцсон байгаа. Тэгээд тэрийг бас Брюссел руу явж үзнэ гэж бодож байгаа. Гэх мэтчлэн хөөрхөн цаг заваа цуг өнгөрөх аштайхан гоё гоё юмнуудыг айл болох ингээл цуг үзэж гадуурхаа олон дээдэх гадуур явахыг гिचээдгээ. Тэгэл үнэхээр нэр ингээл найз залгамлаатай олчвол тэр найз залуудаас цаг зарцуулна, хүүхдүүдтэй цаг зарцуулна, өөртөө цаг зарцуулна гэх мэтлэн бүр хүндрэлтэй болох байх. Тэгэхээр тэр олтлоор авалж авал өөртөө ойлгоо гоё цаг зав зарцуулаад өөрөө ганцаар байгаа дээрээ хөгжүүлээд өөрийгөө мэдрээд сонсоод юм дуртай юм дургүй байгаа юу өсч юм юу өсгүй байгаагаа ингээд ойлгоод юу дадлаг олох хэрэгтэй юуг хайх хэрэгтэй ингээд энэ бичлэнгээ ойлгож ухаарад тиймэрхүү юмнуудаа гоё цаг заваа их зарцуулж байгаа. За өөр ярьж хэлэх янз янзын юу байгаа лээ. Тэгээ би өөр нөгөө нэг яваа болохоор юу талаар ярих вэ гэд бичсэн ярих үвэ гэнэ ярих юмнуудыг бичсэн байсан. Тэгэл өрн чухал зүйлдээ цагаа зарцуулах гэл те өөрийнхөө эрүүл мэнд хүүхдүүдийнхаа эрүүл мэнд хүүхдүүдтэй амьтдаас өвдөлжгүй авдуулчихгүй өсөжгүй байлгах гэх тиймэрхүү зүйлүүдэд цаг зарцуулаад онлайн ертөнд Facebook, Instagram-ыг багахыг хичээгээд ер нь хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд сонсохгүй, хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй харьцаал одоо зарим хүмүүс нэг олон найз нөхдөд байдаг шүү дээ, тийм. Миний хувьд олон найз нөхдөд ямар ч хэрэггүй гэж боддог. Тэгэл хэрхэн хитгэн амар гоё чухал хүмүүстэйгээ найзлаад хамгийн гол нь надаас мундаг, надаас супер хүмүүстэй найзлахыг би тэр хүнээс юу сурах вэ, юу сурч чадах вэ гэсэн хүмүүстэйгээ найзлах дуртай. Тэгээд миний саяны төрс өдрөөр ч гэсэн амар гоё цөөхөн хідэн гоё чанартай найзууд минь ирсэн. Бас нэг хоёр найз маань нас ирч чадаагүй. Тэгээд тэр мөчлийн өрөө ингээд хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй уцаараа хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй яриад хэрэг ингэж ингэх юм. Үнэхээр цаг зав байхгүй. Үнэхээр тиймэрхүү юм цаг заваа өөрөх юм амарч хэрэггүй. Одоо юу ингээл хүмүүсийн анхаарлыг татсан хэрэгтэй хэрэггүй цагийг барсан юмнууд амар их байдаг. Тэр тусмаа би ч ихсэн одоо ингээл хэрэгтэй хэрэггүй бичлэг оруулаад хэрэгтэй хэрэггүй юм яриад хүмүүсийн цаг завыг алтан цаг завыг өрөөд амаргүй санагдаг. Тэгэхээр нэг ингээд болж өгвөл цөөхөн шиг болж өгвөл аштайхан хэрэгтэй гэсэн юм ярьж яхахыг хичээж байгаа. За өөр сайкалс жоохон паузлаад юмнуудыг уншлаа. Тэгээд ерөн тэгээ бас нэг хүмүүсийн энэ анхаарах, сурах хэрэгтэй юм бас юм. Ямар нэгэн зовлон зүдгүүр, ямар нэгэн асуудал бэрхшээлийг нэг аштайхан гоё талаас нь хараад за энэ одоо надад яагаад ийм зовлон одоо яагаад ингэсэн бол гэл тэгэл нэг жоохон эерэг талыг хараад тэгээд юу одоо юу гэдэг нь энэ зовлонгоос би юу сурах одоо би чинь одоо нэг ганц би болсон хэцүү нөхөртэй байсных одоо тийм биш байсан бол би одоо ингээд бичлэг хийгээл эмгтээчүүдэд одоо хэрэгтэй бичлэг хийгээл явахгүй байсан бах. Энэ YouTube-ыг нээхгүй байсан бах. Тэр бичлээ одоо ингээд хэцүү байсан юмнуудаа яаж давуу талуулах вэ? Яаж ингээд нөгөө нэг зүгээр гоёор туулж өнгөрөөх үү гэх мэтчлэн зовлонгуудаа хэцүү юмнуудаа энэ ингээл дуусна
хэзээ хурдан дуусна. Тэгээд тэрний дараа ингээд харахад харахыг эргээр эргүүлэхийг энэс би юу суралцгаал энийг юм босноор юу надад ингээд ямар тохио өгж байгаа юу суралцуулах гэж байгаа гэхэд болж өгвөл тэгээд өдргөр бодоод яг зовлон тохиолдсон үед яг тэр хэцүү үед бол бас л яг тэгж чадахгүй байх л да. Гэхдээ одоо бодоход одоо миний тэр хэцүү байсан үеуд байсан болоод би ийм хүчтэй байж чадчихээн. Би ингээд бүх юмыг амжуулж чадчихээн. Би 2 хүүхдээ хүний үдээ зэрэгтэй авч явж чадчихээн. Хүний нутагт ингээд би энэ бэлэг улсад 4 жил гарсан болж байна. Тэгэхэд анх одоо тэр ингээ иржсэн үе тэр коронагийн үе яг 2020 онд иржсэн тэр мөр үе ямар зөрөгтэй яаж чадчихсэн яад ийм алхам хийсэн ингээд тэгээ одоо тэрийг бодохоор амар санагдаад байдаг байхгүй. Тэгээд тэр мэр ингээл ботхоор ингээд өнгөрсөн ингээд ботхоор бас ингээл ямандаг байна. Даад өнгөрцөн байна. Яаж чадсан ингээл тэгж бодогддог. Тэр өрн тэгэл ямар нэгэн юмыг тийм хэцүү юм тохиолдохоор ямар нэгэн юм илүү сургана, ямар нэгэн юм танд сануулж जैन, ямар нэгэн юм чадах юм байна гэд дараа нь өөрөөрөө ингээд бахархаад тэгээ илүү гоё юм хүчрэг болгоод илүү хатуу болгох юм байна гэж ойлгож байгаа, гэж сурж байгаа. Тэгэл одоо бол ингээл ямар нэгэн юм тохиолдсон ч за удахгүй юм чинь би даваа гарчих юм чинь яах хэвтэй юм бол надаа юу сануулж байгаа юм бол би юу хийх хэвтэй юм бол гэл тэгж тийм тал тэгж боддог болсон. За тэгээд өөр одоо ярьж хэлмээр байсан юмуд юу вэ? Минутанда тааруулаад дууржигнцээ. Одоо тэгээ сая ахад нэг жоохон юу хаяад ахад хэрэгтэйргүй би ч хата бас 2 хүүхдүүд юм бичлэг гэл. Тэгээд мөр зурныхаа хэрэгтэй бичлэгүүдийг хайчлаа. Ямар сайндаа заяа муурны 2 муурныхаа Instagram, Сургуульсны Instagram, миний Instagram гэдэг чинь тэгэл ингээд нөгөө нэг муурныхаа хөөрхөн бичлэгүүдийг бүр авч үлдмээр санагдал. Тэгэл зурцсан дээр хийгээд хахаар нөгөө меморинд дүрээд юу ахгүй, зай завсар ахгүй болоод харна тэр хоёроо Instagram нээсэн байгаа. Тэгэл манай тэр хоёрын хөөрхөн бичлэгүүдийг үзүүлээрээ. Үлээ Кикен Angel and Kiki лөө тийм нэртэй тийм Instagram хаяг байгаа. Эсвэл авч үзгүй юу гэх үзээрэй. За тэгээд ямар ч гэсэн арь орхон бичлэгүүдээ хийгээд байхыг хичээн, оруулж явахыг хичээнэ. Яг хийнэ минь гэхэд ам алдчихаар худлаа идэм билээ. Тэгээд цаг зав муутай хамгийн одоо ингээл хийгээд энэ бичлэг хийнэ гэдэг чинь бас амар төвөгтэй ажил. За тэгээд нэг меморинууд нь гайгүй болоод бичлэгээ хийжлэхээр дараад нь эдитлээл тэгэл оруулаад англиа гэл зарим бичлэгүүд минь инглээ тэглээ дуунах гад ихгүй байна орохгүй гэл тэгж мэгэл амар ядаргаатай шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн бичлэгээ хийгээд оруулаад байхыг хичээн. Тэгээд тэр тусмаа одоо болохоор ингээ бүр ямар ч нөгөө мөнх төөрөг ямар ч нөгөө юм авдаггүй болцсон болохоор ерөөсөө бичлэг хийх ямар ч тийм мөнх төөрөг авдаггүй тийм юм болгож байгаа. Одоо бас нэг ингээл мөнх төөрөг авдаг бол заас мөнгө авах юм чин ажиллаа бас хийжснаас илүү мөнгө авах юм чин гэдэг ч юм уу тийм бодолтой бас хийж мэйх бах. Тийм юмрхүү юм байхгүй болохоор тэгэл за ажиллаа хийжсэн дээр тэгэл ажиллаа хийгээл тэгэл хэрэгтэй юм мөнгө олох хэрэгтэй юмнуудыг хийгээл тарж байна. Ер нь бичлэг хийх жуулан гоё нөгөө дурсгалтай хамгийн гол нь өөртөө ингээд сүлд нь үзэж мүцхээр бас амар гоё идэг л та. Хүүхдүүдээ хийжсэн бичлэгүүд тэр тусмаад ингээл олон жилийн өмнө хийжсэн бичлэгүүд амар хөөрхөйдөг. 2 хүүхдүүд нь аяга хөөрхөн жоохон байсан байна. Тийм байсан байна, ийм байсан байна гэл гоё идэг. Тэгэхээр өрн бол бас хийж ахыг хичээн одоо эдитлээгүй оруулаагүй бичлэгүүд бас зөндөө байгаа юм уу? Тэгээд тэдрийг бас янзлаад оруулахыг хичээнэ. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Тэгээд бүгд нь ажилд нь амьдралд нь шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн зорьсон бодсон болгоноор биелүүлээрэ гэж хүсэн өрөө. Тэгээд миний сайхан энэ яг дуусч байна. Хоцны мемори дүрж байна. За баяртай. Тэгээд